За сайн байцгаана уу та бүдэд энэ өдрийн минь төргий. За өнөөдөр бизнесээ томруулъя терминал подкастаар маань маш сонирхолтой зочид байгууллага өргөцсөн байгаа. За энэхүү байгууллага маань Монгол улсад одоо кибер халдлага зөрчилдөд тэмцэх нийтийн төв гэдэг байгууллагын хамт олон ирсэн байна. За тэгээд захирал амар санаа, за аюулгүй байдлын ахлах шинжээч Нуван Чимэд, за мөн мэдээлэл дүн шинжилгээний газрын дарга Ган Туяа гэдэг ийм хамт олон ирсэн байна. За тэгэхээр бизнесээ томруулъя подкастын урилгыг хүлээн аваад за жижиг дунд бизнес эрхлэгчид нарт ер нь энэ кибер аюулгүй байдлын тухай ойлголтыг өгөх, өнөөдрийн ер нь Монгол улсад кибер халдлага зөрчил хэр их илэрж байна. Энэ талаар ингээд та бүгд өөрсдийнхөө байгууллага үйл ажиллагааг танилцуулахаар урилга аваад одоо оролцож байгаад маш их баярлалаа. За бизнесээ томруулъя подкаст маань бол үндсэндээ бизнесээ томруулъя саммитийн одоо хүрээнд бас явагддаг ийм арга хэмжээ уулзалт подкаст байгаа. За бид бол 11-р сарын 22-ны өдөр Ори студидтэй яг одоо жижиг дунд бизнес рүүгээ чиглэсэн ийм одоо саммит арга хэмжээгээ жилдээ 2 удаа хийдэг. Энэхүү арга хэмжээнийхээ хүрээнд та бүгдтэйгээ бас стратегийн хамтын ажиллагааны юм оюу барих одоо хүсэлтэй бол өгсөн байгаа. Тэгээд том зургаараа бизнес эрхлэгч хувь хүмүүс маань халдлагад одоо бага өртүүл энэ улсад хэрэгтэй гэж ойлгож байгаа. Тэгэхээр та хэдийгээ бас нэлээ чухалчилж энэ удаагийн дугаар их гой сонирхолтой болох лөө гэж бодож байгаа. За тэгэхээр яриагаа одоо захирлаас эхлэндэ. За тэгэхээр ер нь одоо том зургаараа кибер халдлага зөрчилдөө тэмцэх байгууллага маань ер нь Монгол улсад яг ямар үүрэгтэй байгууллага вэ? Байгууллагынхаа одоо танилцуулгыг хэлж өгөөч ээ. За юуны өмнө урилгыг үлгээсэн танд баярлалаа. За манай байгууллага засгийн газрын 2023 оны 8 дугаар сарын 319 дугаар тогтоолоор байгуулагдсан байгаа. За кибер аюулгүй байдлын хуулийн дээр 22-ийн 1 дээр манай чиг үүргийг зааж өгсөн байдаг. Иргэн хувийн хвшил, чухал мэдээллийн дэд үстэй хувийн хвшлийн чиглэсэн кибер халдлагыг илрүүлэх, таслан зогсоох, нөхөн сэргээх гэсэн тийм үүрэгтэй байгуулагдсан байгаа. За тэгэхээр ер нь яг иргэд байгууллагуудад ер нь яг яаж өнөөдөр тусалж ийн вэ? За бидний зүгээс бол гаргаж байгаа үйлчилгээнүүд маань саяны хэлсэн хэдэн үйлчилгээ байгаа. Тэгээд бид нар гадны сенсоруудаас авсан мэдээллийн дагуу тухайн халдлагад өртсөн байгууллагуудад мэдээлэл хүргэх ингэж тусалж байгаа. Тэгээд дээрэс нь бас сургалт явуулж байна. Жишээ нь төрийн цагийн үйлчилгээний зохицуулалтын газартай хамтраад 21 аймгийн 24,000 орчим иргэнд одоо сургалт явуулсан байдаг. Анх удаа фишинг симуляц хийж үзлээ 300 орчим иргэн дээр. За үр дүн бол баг зэрэг таарав гарсан. Гэхдээ энэ маань ахаад явах хаа гэж бодож байна. За фишинг симуляц. За цөмөр өнөөдөр нөгөө гол бидний маань зорилго болохоор яг иргэд, яг бизнес эрхлэгчдэрт одоо яг фишинг гэдэг чинь яг юу вэ гэдгээс ер нь айгүй нэр томьёонуудаа цөмөрөө гоё задлаад ер нь бол ярихаар байгаа. Тэгэхээр фишинг симуляц гэдэг маань ямар процесс болов, ямар хүмүүс хамрагдав, хэдэн хүн хамрагдав те хэдэн гиндэд одоо өрхөнд ороод энэс бас за эдлийн статистикийг манай ах газрын туяа танилцуулах ба. За энэ бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд бид нар фишинг симуляц гэхээр яг л нөгөө жинхэнэ орчинд тий real life орчинд тэгтээ тухайн хүмүүсийн мэдээллийг нь хулгайлахгүй тий яг жинхэнэ фишинг өртчих юм бол тий санхүүгийн алдагдал, мэдээллийн алдагдал тий зөндөө хор хохирол байгаа шүү дээ. Тэгтээ яг тэрийг дуурайлгаж хийгээд хүмүүс рүү одоо явуулсан. За жишээ нь ямар байдлаар явуулсан гэхээр бид нар нөгөө
татвар баримт те баримт шиг веб дээр ойлгож хийгээд тэгээ та нөгөө нэг адтан боллоо суглаанд хожсон байна баримтын суглаанд тэгээд энэ мэдээллүүдээ оруулаад ингээд суглаанд хожсон 500,000 төгрөгөөр ч юм уу аваарай гэд мессежээр нь линк явуулсан гэсэн үг байхгүй юу? SMS phishing. Тийм тэгэхэд бол за 2024 онд 247 хүн рүү энэ мессежийг явуулсан. Гэхдээ хамаагүй хүмүүс рүү ингэж явуулахгүй л дээ бид нар нөгөө сургалт орж байгаа байгууллагатай эхлээд мэдэгдэж чад харилцаанд зөвшөөрсний үндсэн дээр явуулж байгаа гэсэн үг. Албан агчдынх нь одоо утасны дугаар, мэйл хаягийг ч юм аваад тэгээд 247 хүн рүү явуулахад 170 нь бол ингэж мэдээлэлээ оруулсан гэсэн. Тэгэхээр чинь нөгөө хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар регистрч гэх юм уу те яг эмзэг мэдээллүүдээ оруулсан байгаа. Тэгээд 68.8% нь ер нь одоо фишинг имэйл танихгүй байна л гэсэн үр дүн 24 онд гарч ирсэн. За 25 онд бол мөн 380 хүн рүү энэ фишинг мэйл явуулсан. Тэгэхэд одоо 87 хүн дарсан буюу харьцангуй гайг болчиход байгаа юм. Тийм 22.9%-тэй. Гэхдээ ерөнхийдөө нийт дундчлаад үзэхээр нийт одоо фишинг SMS явуулсан хүмүүсийн 41% нь одоо ялгаж тань чадаагүй хувийн мэдээлэлээ оруулсан л гэсэн үг тийм. Монгол одоо манай байгууллага анхудаа л энэ одоо фишинг симуляц ингэж хийсэн. Олон улсад ер нь иймэрхүү төрлийн судалгаа хэдэн хувьтай байдаг вэ? Энэ click rate гэхэд бол 34.30%тай байд юм байна. Тэгэхээр бид нарын хол одоо 24 онд 68.8 за дундчлаад 41 гэхээр бол олон улсынхаас нэлээ яламгүй муу гэсэн үг одоо кибер аюулгүй байдлын мэдлэг ур чадварын хувьд. Та микрофоноо жоохон ортуулчихна. За тэгэхээр товчхондоо бол та хэд маань одоо сургалт орсон бүр байгууллагатай тодорхой хэмжээнд ярилцаад за тэгээ ер нь нийт магадгүй одоо юу гэдэг чинь 1000 хамт олонтой ч юм уу хүмүүс дотроос тодорхой хэмжээнд яг явуулж үзэхэд ийм үр дүн гарч ийнэ гэсэн үг. За тэгэхээр бол бид хэдийн яг энэ кибер аюулгүй байдал ер нь одоо юу гэдэг чинь энэ нэг ёсондоо яг ямар имэйл нь үнэн бэ, ямар нь худлаа вэ? Баг SMS-ээр гэсэн үг шүү дээ. SMS-ээр явуулсан гэхээр SMS-ээр ч гэсэн одоо бүр имэйл их бол бүр өндөр байх бас магадлал өндөртэй л байна гэсэн үг шүү дээ. Одоо энэ ер нь бол энгийнээр цөмөрөө ярих юм бол Facebook дээр ч гэсэн ингээд гинт хактуулчлаа, найз нөхдөсөө мөнгө гуйцаан гэл ер нь хүмүүс тэгдэг шүү дээ. Яг энэ төрлийн одоо халдлагууд гэсэн үг шүү дээ. Одоо ер нь санаа нь яг нөгөө хортой линкэн дээр дарчлаа гэсэн үг. Тэгээ Facebook дээр ч байж болно те. Одоо нөгөө Telegram-аар бас таны зураг энд явж гин ч гэдэг юм уу нөгөө сонирхоод янз бүрийн юм дээр хэрэггүй юм дээр дарах хэрэггүй л гэсэн үг тийм. За тэгэхээр энэ соёл тэгтээ нэлээ хөвшиж байгаа байхаа гэж найдаж байгаа. Одоо яг бидэд чинь нэг хэсэг бол яг ингээд магадгүй Facebook-ээр ч гэсэн ирдэг notification-ыг хүртэл яг Facebook-ийг ирж гин үгүй юу гэдгээ таньж чадахгүй бас яг ингээд ямар утасны дугаараас ер нь ингээд хэрсүү бас яг энэ аюулгүй байдал тал дээр ингээд мэдээллийн алдагдах одоо юу гэдэг мэдлэг чадвар маань л ер нь дутуу байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо энийг цөмөрөө яаж ер нь ард иргэдэд эргээд бас эн чинь бизнесийн байгууллага ч гэсэн өөрсдийн одоо юу гэдэг пэйжээ хактуулах байна уу эсвэл тодорхой хэмжээнд өөрсдийн мэдээлэлээ алдах магадлал өндөртэй байна л гэсэн үг шүү дээ. Яаж ер нь урьдчилан сэргийлэх ёстой вэ? Яаж энэ төрлийн мэдлэг мэдээлэлээ бид нар илүү мэдэх ёстой байна вэ? Иргэдийн кибер аюулгүй байдал гэдэг чинь нөгөө кибер аюулгүй байдлын мэдлэг ойлголт гэдэг нь Монгол улсын нөгөө нийт цахим ур чадвар гэдгийг ярих юм бол
бүх нийтийн цахим ур чадварын бүтцийн хүрээ гэж байдаг. Энэ бол улс болгонд л байдаг. Монгол улсад бол яг энэ нэртэйгээ байдаг. Энэ нь бол ингээд 6 модультай байдгийн нэг ур чадвар нь гэх юм уу те 6 ур чадвартай байх ёстойгийн нэг ур чадвар нь кибер аюулгүй байдлаа хамгаалах байдаг байхгүй. Тэгэд энэ бүх 6 ур чадвараар бас манай цахим хөгжлийн нөөц харилцаа холбооны яам өмнө нь судалгаа хийсэн байдаг. Тэгээ энэний би кибер аюулгүй байдлын ур чадвар ямар байсан талаар нэг тоо баримт хэлчихэд энэ судалгааг бол яаж хийсэн гэхээр судалгааны аргачлал арай өөр. Сүүлийн 3 сард тэр хүн кибер аюулгүй байлаа ч юм аюулгүй байлаа хамгаалах ямар нэгэн үйлдэл хийсэн юм уу гэдэг дээр тулгуурлаж гаргасан судалгаа байхгүй. Тэгэхэд бол судалгаанд хамрагдсан иргэдийн 73-аас 74% нь бол ямар ч үйлдэл хийгээгүй. Тэгэхээр одоо антивирус байдаг бол тэрийг байхгүй ч гэсэн апдейт хийгээгүй эсвэл нөө бэкап хийгээгүй, TOFA идэвхжүүлээгүй ч юм амарч тийм үйлдэл хийгээгүй байх гэхээр 26 үлдсэн нэг 27% нь болохоор яг тогтмол нэг үйлдэл хийгээд хамгаалж байна гэсэн үг. Тэрнээс биш яг нөгөө нэг та ийм юм мэдхүүгээд асуувал хувь арай өндөр гарах байх л та. Гэхдээ яг амьдрал дээр үйлдэл хийж гэнэ үгүй юу гэдэг дээр бол кибер аюулгүй байдлын ур чадвар ийм муу байдаг гэж бол гарсан байдаг. Тэгэхээр одоо иргэдийн хувьд болохоор энгийн боловч хамгийн үр дүнтэй арга бол нөгөө л нөгөө нууц үгээ 3 сар тутам шинжлэх ч юм уу те нөө бэкап хийх тэгээд нөө нэг хоёр талд олон талд танил нэвтрэлтийн тэгээд баталгаажуулалт хийх тэгээд лицензгүй програм нөө үнгүй юмд дуртай бас нэг онцлог байдаг шүү дээ монголчууд ингээ те ямар нэг юм дандаа хакт крак төвлөрийн ингээ хэрэгэлдэг ч юм уу те тэгээд лицензтэй л програм хэрэглээд байвал ер нь бол гайгүй л дээ энгийн боловч яг л ярьдаг л хитэн л гэрэл зүйлсийг хийхэд бол аюулгүй байдал болоо одоо өөрийнхөө мэдээллийг хамгаална. За аюулгүй байдлын шинжээч Нуваанасаа ийм асуулт байна. Ер нь яг энэ Монголд хамгийн түгээмэл тохиолдож байгаа кибер халдлагын төрлүүд иргэддээр болон аж ахуй нэгж байгууллагууд дээр ер нь ямар төрлүүд байна? Сайн байна уу? Ерөнхийдөө одоо Монгол улсад явж байгаа халдлагууд одоо эргэлзүү чиглэсэн юм бол сая ярьсанчлантай нөгөө крактэй програм эсвэл энэ фишинг заллин гэж яриад байгаа. Энтэй холбоотой байгаа даа. Тэгэхээр нөгөө вирус гэж зүйл маань одоо насан турш юм уу том хүн болсон. Сахилга гутаж одоо дийлэгцний зураг соёлоод эсвэл хакт бай гэж бичээд ийм үйлдэлүүд гаргаад байгаа болсон. Аль болох одоо эдвойнт дээр одоо гар утсан дээр гэдэг юм уу нөтгөн дээр компьютер дээр суудсан бол аль болох илүү их мэдээлэл цуглуулад урт хугацаанд тэнд байх зорилготой болсон. Тэр нь өөрөө нөгөө дараагийн халдлагаа хийх бас таргетаа хайж явах тийм боломжийг бий болгоод байна л дээ. Тэгэхээр нөгөө Монгол улсаас гадагшаа халдлага хийгээд байгаа гэдэг хэнгүүд нэг 6000 орчим хаяг гэж 7 хоног сүүлийн байдлаар бүртгэхэд байгаа байхгүй. Тэгэхдээ энэ бүртгэл чинь тийм хэмжээний хүмүүс халдлага хийгээд байна уу гэхээр бол байхгүй хотлаа. Энэ тоо юун дээрээс үнэн болж таардгүй гэхээр нөгөө бот болцсон вирусцсан компьютерийн тоо тийм өндөр байна гэсэн үг. Тэгэхээр энэ сая ярьсанчлан нөгөө крактер програм хэрэглээд байна. Бид нэг крактер юм хэрэглэж хэрэл тэрийг нэг ялцсан юм шиг үнгүй хэрэглэж хэрэл сэргэлэн байгаа юм шиг ойлгоод байна л да. Гэтэл цаана нөгөө тэр вирус нь компьютер дээр суучгаараа юу хийж ийн гэхээр одоо брowser-ийн мэдээллийг хулгайлах. Одоо брowser дээр бид нар бол ихэвчлэн нөгөө нэр нууцыг хадгалсан байж идэг тийм. Алин хоёр тогшоол нэвтрээ орчдөг. Яг энэ нууц үгийг маань улгайлж байна. Одоо нөгөө файл хэлбэрээр хадгалж байгаа мэдээллүүд алдагддаг. Их мэтчлэн энээсээ болоод одоо юу гэдэг шууд мөнгөнд үнгээр хохирол учрахгүй маа гэхэд хохирол одоо хадлах төгс хийгдэх суурин тавигдаа явж идэг. Тэгээд байгууллагын чиглэсэн халдлагуудын хувьд ярихаар хамгийн ихний хэлж бас яг саяны нөгөө хэрэглэгч гэдгээс нэг ажилтны нууц үгээ алдсан. Одоо тэрнээс нь болоод байгууллагын дотоод систем рүү нөгөө хаалгыг нийгэд өгч байгаа хэрэг гараад. Саяны фишинг гэж яриад байгаа дэр бас ерөнхийдөө нөгөө нэр нууц үгээ оруулж гинэ гэдэг чинь өөрөө тухайн систем рүү бол одоо олон хамгаалтын төхөөрөмжүүд байгаа шүү дээ. Тэр болгоныг давах хаалгыг л нийгэд өгч байгаа хэрэг болж байгаа юм. Систем рүү дотгошоо орчиж байгаа хэрэг. За энэний дараагаас гэхээр бас нөгөө байгууллагууд маань одоо нөгөө
арчилгаа бас үннийг хэлэхэд за одоо юу гэдэг мундаг байгаа байгууллагууд бол их байна. Гэхдээ бас өндөр хувьтайгаар зүгээр тохируулаад орхичдаг кейсүүд их байгаад байдаг. Одоо юу гэдэг камерын системийг хамгийн их халдлага төртөөд байна гэж бид нар яриад байдаг тийм. Эсвэл тест одоо юу гэх юм демо тестүүдийг үзүүлээд байдаг шүү дээ кейсүүдийг. Тэгэнгүүт тэр юу болж юм хэрэг бичлэг л гарч ивэл энэ болоо гэд ямар ч арчилгааг байцдаг. Зүгээр жишээ болох. Тэгэнгүүт тэндээсээ тэр систем нөгөө арчилгаа хийхгүй сая нөгөө ямар ч сүүлийн 7 сард үйлдэл хийхгүй байна гэдэг чинь 3 жил хэдэн жил явчихаар ямар нэг юм зүг байдал илрээд одоо халдагч довтлоход бол бүрэн боломжтой болчихж байгаа гэсэн үг. За эндээсээ болоод ерөнхийдөө нэг иймэрхүү үйлдэлүүд нөгөө арчилгаа гэж юм жоохон сул байгаа даа. Манад нэг бас ер нь нийт одоо IT-ийн дунд нөгөө болж ивэл бити хүр гэдэг нэг ойлголт байдаг шүү дээ. Систем ажиллаж ивэл бити хүр гэдэг ойлголт маань бас энийг бас жоохон өвдөх хэрэгтэй байна л да. Ирвээ хийгээд лого шалгаад үйлдэлүүдээ хийгээд ингээ явах юм бол бид нар халдлагыг бас цаашаа бүрэн дамжираад бүрэн хийгдэхээс өмнө таслан зогсоохоос боломжууд байна. Ер нь одоо яг халдлага тохиолдсон үед бизнесийн байгууллагын гаргадаг ер нь хамгийн нийтлэг алдаа юу байна? Хоёрдугаарт яг ер нь ийм халдлага тохиолдсон үед ер нь байгууллага хувь хүн ер нь ямар арга хэмжээг авах ёстой вэ? За иргэний хувьд бол мэдээж нөгөө зөвхөн мэдээллийн нууц үг гэдэг юм уу? Яг нөгөө өөрөө систем хариуцж явахгүй болохоор тиймэрхүү үйлдэлүүдийг хийх хэрэгтэй. Ялангуяа одоо яг таны ашиглаж байгаа компьютер дээр вирус суугаад гэдэг юм уу? Эсвэл бол нэг нууц үг нь алдагдсан бол одоо тэр браузер дээр байгаа нууц үгийн жагсаалтууд байдаг шүү дээ. Тэрийг харж байгаад аль чухлаас авахгүй болоод яралтай сольж эхлэх хэрэгтэй. Солихдоо дахиад нөгөө инстинкт үүссэн байгаа, вирус суудсан байгаа гэж үзэж байгаа компьютер дээрээс солиод эхлүүл дахиад үр дүнгүй болчихж байгаа. Тэгэхээр бид нар одоо өөр шин төхөөрөмж дээр нууц үгээ солих энэ үйлдэлүүдийг хийх хэрэгтэй байна. Мөн одоо нөгөө 2 3 дахь түвшний баталгаажуулалтыг хэрэгжүүлэх энэ зүйлсийг хийх хэрэгтэй байна. Байгууллагын хувьд гэх юм бол яг ямар систем халдлага төртөөд байгаа юм гэдгээс хамаарат үйлдэлүүдийг хийх хэрэгтэй. Одоо ерөнхийдөө нөгөө лиценз гэдэг ойлголтыг бол бид нар аягүй олон жил ярьлаа, нэлээд засагдаж эхэлж байна. Тэгээ бодлого дараагийн шилжих ёстой байх. Тэрний зүйл нь юу юм гэхээр одоо аюулгүй байдлын дүрм журам гэж дахиад яриад байдаг. Тэгээ байгууллага бол анхан дүрм журам батлаад байдаг. Яг хэрэгжилт байна уу? За одоо дахиад дараагийн батлах ёстой дүрм юу юм гэхээр бид нар энэ халдлага болон энэ кейс үүссэн тохиолдол дээр яаж ажиллах юм бэ гэдэг одоо төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Энэ өөрөө нэг төлөвлөгөөтэй байвал төлөвлөгөөнийхөө дагуу бид нар ажиллана шүү дээ. Энэ төлөвлөгөөгөөсөө болоод хинлүү ярих уу, эсвэл бол сандраад нуух уу, их мэтчлэн үйлдэлүүдээс болоод эсвэл нөгөө сервер хэцүүлэх гэр чинь шууд унтраагаа хийчихээр нөгөө форенсик шинжилгээ хийх, араас нь мөшгөх, дүн шинжилгээ хийх боломжгүй болгочоод байдаг. Зарим үйлдэлүүд нь тасраад алгуулцдаг тийм. Ийм үйлдэлүүд гараад ирдэг болохоор ерөнхийдөө бол 7 үе шат байгаа тань халдлагт хариу үзүүлэх гэх тийм. Энийн хамгийн нэгдүгээр үе шат уу бэлтгэл үе шат гэдэг халдлага эхлэхээс өмнөх үе шатыг хэлээд байна шүү. Одоо өнөөдрийн нэвтрүүлэгч гэсэн магадгүй бэлтгэл үе шат байх тийм. Тэгэхээр ер нь юм бэлтгэл үе шатыг бид нэр сайн хийх хэрэгтэй. Халдлага бол хинлүү холбогдохын, хинээс түргэн тусламж авахын, ямар үйлдэлүүдийг яг одоо вирус зүйн компьютерийг эхний чинь шууд унтраагаал гэдэг юм уу, файлуудыг устгаал эхлэхээс өмнө сүлжээнээс таслах ёстой ч гэдэг юм те. Эсвэл ийм хязгаарлалтуудыг хийх хэрэгтэй. Одоо яг нэг хэрэглэгч нь зүгээр алдсан, эсвэл асуудал үүссэн гэвэл нөгөө хэрэглэгчийг төр актив биш болгох те, деактив болгож иж хязгаарлалтуудыг хийгээд энэ дээрээсээ дахиад нөгөө root cost олоод яг юунаас болсон. Тэгээ хамгийн сүүлд нь нөхөн сэргийх буцаагаад энэ кейсээсээ бид нар яаж суралцах энэ саяны гаргасан хөтөлбөр төлөвлөгөөнүүд байна те, аюулгүй байдлын төлөвлөгөө, журам, за халдлагт хариу үзүүлэх төлөвлөгөө гэдэг эднэрийг яаж шинжилэх, хаана асуудал үүсэж байгааг суралцах гэдэг бас энэ бол хамгийн ихний болон сүүлийн 2 үе шатыг бол нэлээд чухал тавиад байна. Энэ банк хийгдчихэж дараагийнх бид нарт халдлагт хариу үзүүлнэ гэдэг бол ерөөсөө хамгийн сүнс хурд байгаад байгаа тийм. Тэгтэл төлөвлөгөөгүй юм чинь бол тухайд нөгөө баламгдах, айх, сандрах гэдэг зүйл чинь илүү их байдаг. Тэгэхээр энэсээ болоод асуудлуудыг бүр их дагуулад байна л та. Тэгэхээр төлөвлөгөө гаргаач гэж уриалмаар байна. За тэгэхээр амарсана дараагаас бас үргэлжлүүлээд асуухад одоо ингээд жишээлбэл нөгөө бизнесээ томруулах community-гийн маань ихэнх
одоо үзэгч яг бидний чинь бас гол ингээд анхаарал хандуулж байгаа хуулийн этгээдүүд бол илүү жижиг дунд бичил тэ эсвэл дундаас дээгүүр ингээд үйл ажиллагаа явуулж байгаа үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд байдаг. Гэтэл яг энэ байгууллагууд маань өөрөө бас жишээлбэл яг ийм мэдээллийн аюулгүй байдал гэдэг ойлголт, за эсвэл мэдээллийн аюулгүй байдлын хүн байхгүй, бараг 80-90% нь бараг байхгүй шахуу те. Яг л бор зүрхээрээ мөнчгөрөөрөө 3, 5, 10, 20 хүнтэй ийм байгууллагууд маань ер нь одоо энэ мэдээллийн аюулгүй байдал гэдэг зүйлийг яаж чухал гэдгийг одоо ойлгож те энэнд бас мэдлэг чадвараа одоо яаж ер нь дээшлүүлж явах ёстой вэ? Яг ингээд нөгөө мэдээж одоо хуулийн этгээд гээд ярихаар энэ маань бол маш өргөн хүрээнд байдаг те. Мэдээж том одоо үүрэн телефон, банк ус одоо корпорацууд бол харьцангуй одоо алба нэгжтэй, журамтай болцсон байдаг. Гэтэл өнөөдөр яг хамгийн их магадгүй тодорхой мэдээж нөгөө фишинг ч юм уу ингээд төрлүүд бол байгаа бах. Гэтэ ер нь яг энэ жижиг дунд бизнесүүд маань өнөөдөр яг бодиттой асуудал гарахад эсвэл яг яаж урьдчилан сэргийлэх вэ? За уул нь бол аюулгүй байдалд заавал мөнгө тавьж явах хэрэгтэй. Тэр бол заавал төсөв байх хэрэгтэй. Тэгэхээр боломжгүй байгаад байвал ажилтаа албаагчдыг аюулгүй байдлын сургалтанд хамруулж ямар байна. Мөн манай байгууллагаас одоо бас нэг шийдэл гаргах гэдэг нь бидний өмнө очиж ажиллаж байсан институт дээрээс ажиглагддаг юм лог бүртгэл байдгүй, нэгдсэн лог бүртгэл байдгүй асуудал байгаа тийм. Энэ дээр бид нар одоо WASU гэдэг нэг open source сими шийдэл байгаа. Энийг бид нар өөрсдийн одоо яг орчин тааруулж, рүүлүүдийг бичиж, нийт дүнгүү тараахаар ажиллаж байна. Тиймэрхүү ажлууд хийгдэж байна. Тэгээд ажилчдаа мэдээж сургах нь энэ тэргүүний чухал ажил байгаа. Одоо аюулгүй байдлыг таниач, фишинг албыг яаж таних юм бэ? Дотооддоо хүсвэл манайхтай холбогдоод фишинг симуляц явуулаад үзэн ш. Тэгээд халдлагад өртөх нь. Тэгээд бодлого журмуудыг одоо заавал dedicated ажилчин байхгүй ч гэсэн бодлого журмаа гаргаад тэрийг нэг ажилтнанд хариуцуулаад энийг ингээд нууцгийн бодлого дээр шалгаа яваач гэдэг. Тиймэрхүү ажлуудыг хийгээч гэдэг. Уриалдаг гэсэн тийм. Тэгээд танай байгууллагын хувьд тэгэхээр ер нь бол мэдээж иргэд аж ахуй нэгж байгууллагуудыг аль болох ер нь одоо энэ захим гэмт хэрэг, кибер аюулгүй байдлыг одоо мэдлэгжүүлэх энэ хүрээнд бол одоо сургалт зохион байгуулах яг бүр ард иргэд гэдэг юм уу ер нь нөгөө байгууллагуудтай ярихгүй ер нь хэр их нөгөө public content type маань бүтээж ер нь ийм төрлийн юм ингэх гэдэг юм уу тэр төрлийн контентуудыг хэр бүтээж хэр их educate хийж ийн хүмүүсийг. За тодорхой хэмжээнд өөрсдийнхөө боломжоор хийж байгаа. Түрүү жил JICA-тай хамтраад нэг 30 контент гаргасан байдаг л юм тийм байна. Тий. Энэ нь бол тэгээд бид нөгөө институт дээр очиод ажиллахаар нийгэм ажиглагддаг л да. Одоо яг очиод яхад халдлагад өртсөн байгууллага маань хүмүүс одоо нөгөө эдийн засгийн хөгжил учрлаа мэдээлэл алдагдлаа гэж ярьдаг шүү дээ. Гэтэл яг цаашдаа цаана хүмүүсийн ярихгүй байгаа нэг сэдв болохоор тухайн байгууллага оршин тогтнох уугүй гэдэг асуудал яригдчихэж байдаг. Тэ? Одоо жижигхэн байгууллагууд аюулгүй байдлаа хайцсан. Эсвэл яг нэг дүрм журм боталцсан дэрийг хэрэгжүүлдэггүй, тоодгүй байдаг гэтэл халдлагад өртсчингүү түншлэгч байгууллагууд тэр байгууллагууд итгэх болчих. Итгэхэ болонгууд цаана яг хөөр орлогын их усруу наагдаж байна. Тэгээд орлогын их усруу хаагдана гэдэг чинь тэнд ажиллаж байгаа 100 ажилчтай ажилгүй болно гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгээд за мөнхөөр хэлэхэд бол иргэн баян бол нөгөө төр баян гэдэг шиг татвар төлөх хүн байхгүй бол бидний юугаар залмиж хойлоо. Тэгэхээр бид нар бас тэр хүмүүсийг хамгаалах чинь хүсэл сонирхолтой байна. Яг зөв. За би тэгэхээр Гантуягаас нэмж асуухад ер нь одоо жилд дунджаар юу гэдэг Монголд ингээд тодорхой хэмжээнд кибер аюулгүй байдалтай холбоотой гарч байгаа хохирлыг ер нь хэмжих
хохиролтой холбоотой ер нь ямар мэдээ статистик та бүгдэд байдаг вэ? Хохирлыг яг нөгөө эдийн засгийн буюу мөнгөн дүнгээр хэмжих чинь уус боломжгүй хэцүү байдаг л да. Тэгээд зарим байгууллагуудын хувьд болохоор манай төв ажилдаг гэж бас мэддэггүй байгууллагууд зөндөө байдаг баг гэж боддог. Мэддэг нь бол манай 113 гээд бас шуурхай удирдлагын дугаар байгаа шүү дээ тийшээ залгаад бас мэрэгжлийн тусалцаа үйлчилгээ авч болно. Тэгээд бидэнд мэдэгдснээр яг мөнгөн хохирол жилд тэд байна гэж биднэрт ямар ч статистик байхгүй. Одоо энэ кибер аюулгүй байдал чинь ер нь айгүй шинэ юм байгаа даа. Монголын байгууллагуудын хувьд ч тэр бидний энэ салбарт ажиллаж байгаа энэ тохиролцооны хувьд ч гэсэн тэгээд хуйлмаа ч гэсэн шинэтэй одоо дөнгөж 3 жил гарan болж байна батлагдаа. Тэгэхээр яг кейс дээр л ярихгүй бол яг нийт тийм статистик байхгүй. Гэхдээ манай дээр одоо мэддэгдэж байгаагаар хамгийн нэг тэрбум. За нэг байгууллага дээр учирсан хохирлоор одоо яхад бол нэг тэрбум төгрөгийн хохирол учирсан тохиолдол бий. Энэ бол фишинг халдлага байсан. Тиймэрхүү байгаа да. Гэхдээ ер нь бол яг кибер аюулгүй байдал гэхээр мэдээж бас яг бүх компаниудын хэмжээнд, улсын хэмжээнд дата мэдээлэл цуглуулна, гаргана гэдэг зүйл бол өөрөө бас боломжгүй байх л та. Тэгэхээр зөвхөн нэг байгууллага л өөрөө тэрбум гаруй одоо яг бодтой бүр кейсээр батлагдаж байна гэдэг бол энэ бол өөрөө ер нь энэ цахим 90 үе те одоо юм өнөөдөр асар хурдцтай хөгжиж байна. Тэгэхээр бид нэр энийгээ дагаал ард иргэдийг мэдлэгжүүлэх, чадварчуулах ер нь одоо үнэн бодтой мэдээллийн их сурвалжийг магадгүй ирж байгаа имэйл байна уу, ирж байгаа SMS байна уу, одоо үзэж байгаа харж байгаа бүхэл юмн дээр хэрсүү байхгүй бол ер нь бол одоо юу гэдэг эдийн засгийн биш утгаараа гэхэд байгууллагын нэр хүнд хамтарч ажиллаж байгаа байгууллагын нэр хүнд эргээд одоо бизнес хийх одоо харилцаа хүртэл ингээд сэвтэй болно гэдэг бол бас хэмжигдэшгүй мөнгөн дүнгээр хэмжигдэшгүй эрсдэл бол асар их байдаг гэсэн үг тийм үнэлж болохгүй хохирлууд. Тийм үнэлж болохгүй хохирлууд. Мөн нөгөө ямар кибер халдлагад өртснөөсөө шалтгаалаад бас өөр байж бас болно. Жишээ нь ransomware чинь ингээд өвөглийг нь барьцаалаад шифрлээд мөнгө нэгчж байгаа штэ. Тэрэн дээр бол шууд тэдэн төгрөгний хохирол учирлаа гэдэг. Мөнгөнд бас бити өгөөч гэж хэлмээр нөхцөн тохиолдол байдаг. Мөнгөний өглөө гэдэг тийм буцаагаад юм олж авна гэж бас байхгүй. Тэгээд тэрийг бол шууд яг манайх тэдэн төгрөг өгчлөө, хохирчлоо, 2 жуудаа өгчлөө ч гэдэг юм уу. Тэрийг бол яг ингээд мөнгөн дүнгээр илэрхийлж болно. Одоо мөнгөн дүнгээр илэрхийлж болохгүй юу гэхээр одоо хэрэглэгчдийнхаа нууц мэдээллийг юм алдаад тэр нь ингээд dark web дээр зарагдаад одоо сошиал орчинд вайрлуулаад юм уу. Тэр тохиолдолд нөгөө нэг үйлчлүүлэгчээ алдах. Тэгээд нөгөө нэг түнш байгууллага алдах, гэрээ цуцлагдах гэх мэт одоо цаана яг бидэнд тэдэн төгрөгийн гэрээ цуцлагчлаа гэж хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр бол тэр санхүүгийн хохирол бас маш их байдаг гэх. За сая бас нэг шинэ нэр томьёо гарч ирлээ. Ransomware гэд хэлж байна. Тэгэхээр энэ маань бол таны хийснээр бол тухайн байгууллагын мэдээллийг шифрлээд одоо систем админ гэх юм уу аюулгүй ажиллагааны хүмүүс нь өөрсдөө ингээд нэвтрэх, алдах, одоо засах боломжгүйгээр шифрлээд өөрийн болгоод нэгэсэндээ одоо за ийм хэмжээний мөнгө төл үгүй бол энэ чинь одоо хар зах дээр зарна ч гэдэг юм уу эсвэл одоо аль хэзээ байрлуулад мөнгөө өгвөл гэсэн устгана гэдэг ийм концепц байна тий. За яг ийм тохиолдлууд бол манай Монголд ер нь бол бас сүүлийн 3-5 жил бол хэд хэдэн кейсүүд бол болсон. Тэгэхээр та бас нэг сая айгүй чухал өнцөг хэллээ. Ер нь ийм тохиолдолд ямарваа нэгэн байдлаар мөнгө төлөл гэдэг ойлголт байдаг шүү дээ тий. Тэгсэн чинь та мөнгө баг хурдан мөнгөө төлөөд хурдан устгуулах ийм арга хэмжээ авахгүй юу? Надтай одоо очирч исэн тохиолдлоор бол мөнгө төлөөд авч исэн тохиолдол байхгүй. Та хоёрт ямар кейс вэ? Яг юу яадаг л та. Цаад мөнгө авсан хүн
ганц хоёр тохиолдол дээр бол өгч ийсэн тохиолдол би сонсч ийсэн. Тэгтээ ихэнхдээ өгөхгүй явчихдаг тохиолдол бий. Тэгээд мөнгө авсныхаа дараа бас дахиад мэдээлэл чи задлаа шүү. Ингээ барьцаа ахиулаад яваад байдаг. Зөв. Одоо энэ чинь нэг ransomware service гэдэг ер нь бол бизнесийн зарчмаар ажилладаг болсон. Дунд нь тараадаг хүн байна. Одоо хортой кодыг бичиж байгаа хүн байна. Бизнес модельээр явдаг болсон гэдэг байгаа байхгүй. За тэгэхээр ямар ч тохиолдолд барьцаалагдсан тохиолдолд бол ер нь мөнгө бол төлж болохгүй юм байна. Найдвар муутай шүүлгэж. За хэрвээ яг нэг байгууллага барьцаалагдчихлаа. Өнөөдөр хаана хандах ёстой вэ? За мэдээж одоо юуны хувийн ижлийнхаа хэлбэрээс барна. Хувийн онц чухал мэдээллийн дэвстэй эсвэл хувийн байгууллага гэх юм бол манайд хандна. Улсын байгууллага гэх юм бол үндэсний төвд хандна. Тэгэхээр 113. Тийм 113 цагийн байна. Манай одоо өөрсдийн халдлага зөрчлийн мэдээллийг хүлээж авдаг нэг сувгийн төрөл нь байна. Бас манай өөр одоо Facebook ч юм уу сошиал сувгуудаар бас халдлагын мэдээлэл халдлага зөрчлөө гэдэг мэдэгдэж болно. Гэхдээ нууцтай мэдээлэл бол мэдээж сошиалаар явуулаад тахын зохимжгүй. За тэгэхээр хэрвээ ард иргэд аж ахуй нэгж байгууллага ямар нэгэн байдлаар мэдээллийн аюулгүй байдалд өртөөд за магадгүй одоо юу гэдэг нь яах учраа сайн мэдэхгүй ийм тохиолдолд бол 113 дугаарын колл центр руу ярих эсвэл 113 цэг имэн вебд ороод өөрсдийн мэдээлэлээ илгээх. Энэ үед бол та бүгд маань тодорхой хэмжээнд тусламж үзүүлэх ийм болцоогоор хангадаг гэж ойлгож байгаа зөв. Тэрнээс гадна 113 цэг имэн дээр өөр нэг үйлчилгээ байгаа нь одоо тухайн байгууллагууд өөрсдийн гаднах одоо public API-г манад бүртгүүлчих юм бол одоо бид тэр тухайн API дээр ямар нэгэн халдлагын шинж чанартай юм байвал тухайн байгууллагуудаа шууд мэддэг. Хурдан болох боломжтой болж байгаа. Тэгвэл бидэрт тулгараад байгаа нэг асуудал байна л да. Халдлагууд төрсэн API-г мэдээд байна. Эзэмшигчийг мэдэх гэж маш удаан цаг хугацаа зарцуулж байна. Энэ шийдлийг олохын тулд бид нэг шийдэл нь болохоор 113 мэн дээр өөрийн байгууллагын API-г бүртгүүлэх тийм үйлчилгээ үүсгэсэн байна. За тэгэхээр ер нь бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа яг л байгууллагын интернет одоо Mobicom-оос, Unitel-ээс, Skytel-ээс ч гэдэг юм уу байгууллагын интернет аваад dedicated IP байх хэрэгтэй баг тий. Dedicated IP-тай бүх аж ахуй нэгж байгууллагууд 113 сегмент ороод одоо бүртгүүлээд IP хаягуудаа бүгдийг танаа дээр бүртгүүлчих юм бол хизээ нэгэн цагт халдлагад өртлөө гэхэд эсвэл та хэд маань төрүүлж мэдээд ийм арга хэмжээ аваа гэдгийг урьдчилан сэргийлэх эсвэл яг болж явах үе явцад нь мэдээллийг тусламж үзүүлэх бол боломжтой юм байна тий. Цаг алдлаг үзүүлнэ гэсэн. Зөв. Тэгэхээр одоо бол байгууллагууд нэгсэндээ та бас сая айгүй зөв point хэллээ. Тэгэхээр та хэд халдлагад өртсөн байгаагийн төрүүлээд бол мэдээд байна. Мэдэж байна. Гэхдээ энэ IP хаягийн цаана ямар байгууллага байгаа юм бэ? Ямар үйл ажиллагаа явуулд юм бэ? Магадгүй утасны дугаар нь юу юм бэ? Удирдлага нь хэн бэ гэдгийг мэдэх гэж өөрсдөө их цаг алдаж байна гэсэн үг зөв. 7-аас 14 хоног зарцуулж байна заримдаа. Тэгэхээр одоо халдлага маань, сахим халдлага маань бол ерөөсөө нэг заримдаа 1 хоног ч юм уу тэрнээс богино хугацаанд болоод өнгөрч байна. Энэ дээр бол бид нар маш их цаг алдаж байна. Тэгэхээр тийм байхгүй тулд бид бас янз бүрийн шийдэл хайж байна л да. Тэгээ нэг шийдэл нь байна. За нуанаас бас сая дэлгэрүүлээд ер нь энэ 113 вебийг хизээнэ энэ дээр өөр ямар боломжууд ер нь байна тий? Энэ талаар бас жоохон дэлгэрэнгүй ярьж өгөөч. За манай 113 тусгай дугаар бол ажиллаад одоо жил гарсан болж байна. Вебсайт маань. За энэ сая 3 байрлалаас хойш ажиллаж байгаа. 25 оны. За 25 оны 3 сар орчмоос хойш ажиллаж байгаа. Тэгээд бид нэр яг энэ дэр нөгөө 3 сард манай дээр нэр том апдейт орсон зүгээр саяны нөгөө API доменыг бүртгэх боломж гэдэг юм гарч ирсэн. Одоо за манх гадны их сурвалжуудаас бас мэдээлэл нэлээд сайн татж байна. Мөн Монголдо сенсоруудыг хөгжүүлж байна. Одоо Монгол дата төвтэй газрууд дээр хооны бот тавиад, өрх тавиад тийшээ ямар халдлагууд ирж байна. Тэр ямар API хаягнаас ирээд байна гэдэг. Энэ нь өөрөө зүгээр
өөрийн гэсэн систем гүйцэтгэсэн зүгээр байгууллага дээр статик хаягтай газраас хүртэл хандлт ирээд идэх л да. Тэгэхээр энийг нөгөө олоод буцаад тэдний байгууллага чинь халдлага хийдэг болсон байна гэсэн үг байхгүй юу? Одоо халдлагт өртөхөөсөө гадна өртөөд аль үжээ нөгөө хакермент хийчихээр өөрөө төвхөнсөн байна гэсэн үг болчиход шүү дээ. Халдлага хийгээд эхэлсэн. За энэ кейс дээр нэг байгууллага халдлагт өртөхөд буцаад манай байгууллагууд нэлээд одоо өртөх боломж нь ихсээд байна гэсэн үг. Эрсдэл өндөр болоод бас нэг одоо юу гэх түгээмэл яваад байгаа хамгаалт юу вэ гэхээр нөгөө Монголоос хандлтыг нээчдэг одоо сүлжээний хандлтыг тэгэнгүүт нөгөө Монгол хаяг маань халдлага хийдэг болоод эхлэхээр эн чинь эрсдэл нь нэгдэл эхэлчихэж байгаа байхгүй өндөр болоод эхэлж. Тэгэхээр энэ 113 юм нь бол тусгай дугаарлуу бид нар одоо юу гэх юм асуудалд өртсөн бол шууд дугаарлуу заалгаа мэдээлж болж байна. Мөн форум хөглөөд ийм асуудал үүссэн гээ өгчөөл энэ дэр бас нөгөө бид нар шууд аваад явах боломжтой байгаа. Мөн одоо саяны нөгөө ботлоо хандаад байгаа эсвэл бол гадагшаа файлны ийм хаягнаас ийм зүг байдал илэрлээч гэдэг юм уу тийм. Ийм үйлдэлүүдийн хувьд бол бид нар олох гээд бол нэлээд энэ бол манай зовлон болдог гэсэн үг. Энэ дэр ол аргуудыг хэрэгжилж байгаа. Тэгэхдээ тухайн байгууллага өөрөө бүртгүүлээд одоо нөгөө бас л нэг арчилгааны асуудал те нэг хаягаа бүртгүүлэл өнөөдөр бүртгүүлэл орхихгүйгээр аль болох нэг шинэ хаягууд нэмэгдсэн болвол хасагдсан болвол нэр дээр өөрчлөлтөө ороод хийчихэд ерөнхийдөө 1 минут л болно шүү дээ те. Тэгээ хийцэн байхад бол үр шим нь илүү байх болно. Тэгээд манайх бас одоо Монголд байгаа SP компаниуд Монголын бүртгэлтэй байгаа хаягууд дээр бас одоо эмзэг байдлын шинжилгээ бол хийгээ явж идэг гэсэн үг. Одоо нэг аль үж эмзэг байдлын тодорхой болсон CV-нүүд байдаг шүү дээ. Тэрний дагуу хайх эсвэл бол одоо ямар нэгэн чухал үйлчилгээнүүдийг ямар одоо хэрэглэгч нь баталгаажуулдаггүйгээр буюу одоо зүгээр нэвтрэх шаардлагагүйгээр тохируулсан кейсүүд хүртэл гараад байна. За мөн нөгөө дефолт нууцуг гэсэн ойлголт бас байдаг. Үндсэн нууцуг те системээ дагаж ирдэг. Тэрийг солихгүйгээр ашиглаж байгаа гэх мэтчлийн юм олон зүйлсүүдийг илрүүлдэг. Тэгчээд одоо манайх бол ерөнхийдөө нэг өдөрт бол 40-60 мянган штэ хаяг бүртгэж авч ямар нэгэн байдлаар цуглуулдаг гэсэн. Энэ дээр эдгэн шинжилгээ хийгээд нөгөө давхардлын найрлагаад ингээд явахаар бас нэлээд асар их хаяг гарч ирдэг. Энэ болгон луу хүн одоо нэг дээр хайгаад энэ хаана өмнө бүртгэлтэй байсан юу болж ингээ хайгаа явна гэдэг бол асар их хугацаа зарцуулдаг. Зарим нь бол бүр үнэхээр олохгүй байх шансууд бол байдаг. Тэгээд энэ нь болохоор буцаал нэг үндэсний аюулгүй байдал баг сөргөөр нөлөөлж байгаа хэрэг болж байгаа. За тэгэхээр буянтай ямар ч байсан веб бол нэгдсэн юм байна. Ер нь жижиг том гэлтгүү бүхэл одоо байгууллагууд бол 113 цагийн менийг бол мэдэх ёстой юм байна. 113 гэдэг одоо колл центрийн дугаарыг ч гэсэн ер нь бол мэдэх ёстой юм байна. Энэ бол бас одоо юу гэдэг цаг үеэ дагаад маш чухал одоо тусгай дугаар колл центрийн дугаар нэгдсэн байна гэж үзэж байна. За ер нь ард иргэд хэр их холбогдож ер нь одоо юу гэдэг яг бизнес эрхлэгч биш магадгүй нэг байгууллагын менежер удирдлага хувь хүнд чиглэсэн үйл ажиллагаа хувь хүнийг ер нь хувь хүний мэдээллийн аюулгүй байдлыг одоо юу гэдэг хамгаалах эсвэл одоо асуудалд өртсөн тохиолдолд 113 маань үйлчлэгээ үзүүлдэг үү? Одоогийн байдлаар үзүүлдэг. Одоо манай нөгөө үндсэн чиглэл дээр иргэн хуулийн эд гэдэг орцсон байдаг. Тийм болохоор дуудлага ирдэг. Гэхдээ харамсалтай нөгөө ирж байгаа дуудлага маань сайн ярьсан нөгөө фишинг гэдэг цахим заллин гэдэг зүйл лөө илүү их орохоор төрөл бүрийн заллингууд байна. Одоо нөгөө нэр нууцугаа өгөхөөс гадна манайхан одоо нөгөө гүйлгийг хийчдэг те. За иймэрхүү үйлдэлүүд дээр бол цагдаагийн нөгөө кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар гэж байгаа. Зөв. За тэгэхээр энэ шууд цагдаа л холбогдсон илүү бас хурдан байх боломжтой. Одоо нөгөө дөгдөн дурагдсан гүйлгээ тийм заллингийн шин чанартай олон өндөр дүнтэй гүйлгээ хийчихэд хурдан хугацаанд мэдсэн бол цагдаа л холбогдсон бол нөгөө холбогдох дансыг царцаах гэдэг юм уу иймэрхүү үйлдэлүүд бол байгаа. Манай хувьд бол яг нөгөө иргэн дээр ирж байгаа үйлдэл маань ихэвчлэн ийм асуудлаа яриад байна л та. Захин заллингийн зүйлийг яриад байна шүү дээ. Тийм байна. Системлүү болон одоо юу гэдэг яг үнэхээр нөгөө фишинг алдлагч гэдэг юм уу одоо бүр нөгөө доменийн хууль ёсны дуурайгаад хийцэн ийм зүйлүүд явагдаж байгаа бол бид нар
холбогдох байгууллагатай хамтрах ажлуудаа хийгээ явуулдаг. Сая сүүлийн үед одоо юу гэдэг тухайн байгууллага бол өөрөө халдлагт өртөөгүй гэсэн үг. Гэхдээ Монгол шуудан хаан банк гэдэг нэрийг барьж бол нэлээ масс халдлага явлаа шүү дээ. Энэ дээр бол бид нар бас нөгөө кейс стади гэдэг байдлаар өөрсдөө бас суралцаал явж байна л да. 3 том ажлыг хийж байна. Одоо юу юм гэдгээр эхнийх нь болохоор гадаад дугаараас ийм утгатай агуулгатай мессеж явж байгаа бол тэрийг оператор компаниудтайгаа хамтарч хааж байна. Дараагийн зүйл нь болохоор одоо нөгөө фишингийн дуурайгаад хийсэн домен руу зохицуулахаар одоо нөгөө насан туршидын контент ч гэдэг юм хязгаарлалтууд байгаа шүү дээ. Тэрэн шиг redirect хийгээд Монголоос хандах боломжийг хааж байна. Дараагийнх нь мөн одоо нөгөө гадаадаас ч гэсэн Монголд байгаа хостингийн үйлчилгээнд тэр сервер аваад үзүүлэх үйлчилгээ авах боломжтой байгаа. Тэгэхээр тэр хаягнуудыг бас тодорхой болгоод энэ хаягнаас одоо юу гэдэг өвтпи буюу одоо нэг удаагийн баталгаажуултыг бол серверийн хаягнаас ирэхгүй шүү дээ. Энд чинь дандаа хэрэглэгч гар утасны хаягнаас гэдэг юм уу дата хом хаягнаас л явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээрээс ирж ивэл эдгийг одоо нэг холбогдох банкнууд руу хязгаарлаад өгөөч гэдэг байдлаар гэдэг юм. Иймэрхүү зүйлүүдийг бол хийгээд явж байна. Тэгээ энэ нь бол манайхан бас буруу ойлгоод байгаа шиг байна. Тухайн байгууллагын нэрийг барьж халдлага залилан хийж байгаа болохоос тэр байгууллага халдлагт өртөөгүй гэсэн үг. Энийг бол бас шинжиж явууд бол сайн тайлбарлаад өгч юмроо. Зөв. Илүү одоо нэр хүндтэй брэндүүдийг ч гэсэн нэрийг ашиглаж фишинг төрлийн имэйл явж байна гэсэн үг. Жишээлбэл одоо юу гэдэг нь баримтын суглаа хожлоо гэдэг бол өөрөө нэгсэндээ яг л цэвэр баримт нь халдлагад өртсөн биш. Хүмүүс тухайн байгууллагын нэр төр одоо брендинг логог ашиглаж өөрт хэрэгтэй мэдээллийг авч ийна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ төрлийн одоо бид нар чинь яаж хэрсүү болох ёстой вэ? Хувь хүний хувьд одоо юуг ингэж түгээмэл бид нар шалгаж мэдэж энэ маань одоо юу гэдэг фишинг төрөл байна гэдэг юм уу те? Ийм одоо бид нар чинь ялтчгүй ингээд гинт баяжих эсвэл одоо суглаа гэхээр чинь хэн болгоо ингээл баярлал явдаг. Тэгэхээр ер нь цаашдаа энэ төрлийн эрсдэл байгаа гэдгээ мэдхээс гадна ер нь яаж түгээмэл одоо урьдчилан сэргийлэх ёстой вэ? За энэ дээр болохоор одоо нэг AI хөгжсөний бас нэг давуу тал гарах гэдэг байна те. AI хөгжсөний давуу тал сул талч байна. Одоо AI ашиглаа халдлагч хийж нөгөө талаас одоо хакер тэрийг ашиглаж байхад иргэн бас ашиглаж болох боломж байна л да те. Ирсэн одоо тэр нөгөө холбоос URL гэж яриад байгаа зүйлийг эсвэл бол мэйл хаягны тэр илгээсэн мэйлийн адресыг тэ хаягийг одоо юу гэдэг AI чатууд руу оруулаад энэ хэр үнэн бэ, хэр бодиттой вэ гээ асуул чи бас тодорхой хэмжээний зөвлөгөө өгөх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол бид нар бас нэг тиймэрхүү байдлаар анхааруул. Түүнээс бас шууд одоо энгийн хүн бол хараад танихад зарим нь хүндрэлтэй байна. Зарим нь бол яг ойлгомжтой байна л да. Харвас ийм домен байх уу, ийм URL энэ буруу байна да. Одоо хаан банк гэдгийг 2 атаа бичсэн байна ч гэдэг юм. Тэгээ бид нар бол аль үжи латекс гэдэг юм дээр бичгтээ бол бичээд зөв бичээд 1 атаа бичээс орцсон байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ дээрээс бол яаж явах уу гэдгийг бол сайн харах хэрэгтэй. Тэгээ ер нь бол тэгээд нөгөө ярах юу лээ цагдаагаас гаргаадсан бас нэг уриалга байсан тий. Ятгах тусна. Тэгтлгээд тэрэн шиг ер нь одоо нөгөө ChatGPT-с өдөр болгон л бид нар өөр юмнууд асууж юм. Гэхдээ нэг ийм юун дээр дарах гэдэг байгаагаа бас нэг асуучвал энд илүү ойлгомжтой зөвлөгөө өгөн тий. За би бас амарсан дараагаас одоо ер нь кибер халдлага зөрчилдөд тэмцэх нийтийн төвийн маань ер нь одоо 3-5 жилүүдийн ер нь төлөвлөгөө стратеги ер нь одоо юу гэдэг түрүүн бас Нува маань хэллээ. Ер нь энэ урьдчилан сэргийлэх дээр их анхаарах хэрэгтэй. Мөн халдлагад яг өртөцсөний дараа яах ёстой гэж хэлж байна. Ер нь яг стратеги зорилт гэх юм уу? Таны төлөвлөж байгаа ажлууд ер нь юу байна? За, сайхан асуулт байна. Би ажиллаа аваад бас удаагүй байна. Тэгээд миний зорж ажиллаж байгаа бол өмнө хэлжсэн бидэрт нэг асуудал байна. IPA-г болох асуудал. Энэ асуудал бол шууд шийдэгдэчихгүй байна. Тэгэхээр бид нар хүлээж суух биш, халдлагыг боллоо гэд хүлээгээд сууж явах биш. Бид нар очиж ажиллая гэсэн зорилготой байгаа юм. Хоёрдугаар төлөвлөгөө маань юу гэхээр
манай байгууллага ер нь олон улсын хэмжээнд бүс нутгийн хэмжээнд алдаа зөрчилд хариу үзүүлэх тийм чадвартай болёо. Түүнүүд бол ажилтаа албаагчтай чадахжуулъя гэсэн төлөвлөгөөтэй. 3 дугаарт нь болохоор олон улсын одоо SIM3 maturity test гэж байдаг. Тэрний дагуу бид нар одоо манайх бол basic түвшин дээр явж байгаа. Тэрийг advanced түвшинд хүргэх тийм зорилттой явж байна. За энэ сайн ус их гоё одоо үг гарч ирлээ. Очиж ажиллая гэдэг. Тэгэхээр яг бас одоо IT-ийн байгууллагуудтайгаа эн чинь бас ер нь очиж ажиллая, зөвлөе, та хэд алдаа дутагдал гаргаад байна гэд манай байгууллага дээр та хэд маань яг өөрсдөө албан бичиг өгөөд за ийм өндөр эрсдэлтэй байна, мэдээллийн аюулгүй байдлын бас ийм цорхоо илэрсэн байна гэдгийг бол та хэд маань бас бидэнд манай харилцагчид одоо олж илрүүлж өгөөд тэрний дагуу би чинь бас ийм байгууллага байт юм байна гэдгийг би өөрөө IT-ийн салбарт ажиллаж байгаа хүн бас ойлгож мэдээд уулзалтаад маш их баяртай үйл явдал болж исэн. Тэгэхээр яг энэ нөгөө IT-гийнхаа одоо компаниуд гэдэг чинь бас та хэдэд бол тодорхой хэмжээнд тоотой одоо хэмжигдэх үз баригдах үз байгууллагууд байдаг. Энэ байгууллагуудтайгаа ер нь яаж хамтарч ажиллаж байна? Энэ байгууллагуудын үйл ажиллагаа мэдээж одоо аюулгүй байж чадвал эргээд одоо тухайн байгууллага харилцагчаа алдахгүй байхаас ахуулаад явахаар байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь IT-гийнхаа байгууллагуудтай хэр ойр ажиллаж байна. За яг IT-ийн байгууллага гэж голчж ажилласан юм байхгүй нь бид нар саяхан CI Summit гэдэг хийсэн. Энэ дээр бол онцгой мэдээллийн дэвсгэр байгууллагатай уулзалт хийгээд ер нь одоогийн нөхцөл байдал юу байгаа юм, юун дээр анхаарах юм, манай дээрээс одоо өгч байгаа үйлчилгээнүүдийг танилцуулаад явсан байгаа. Яг таны хэлдэг зөв IT-ийн байгууллагууд маань одоо IT програм хангуулж байгаа байгууллагуудтай бид нар бол тууж ажиллах хэрэгтэй гэж бодож байгаа. Тийм учраас хамгийн түрүүнд програм үйлдвэрлэгчтэй ажиллаад одоо бодит байдал дээр очирч байгаа кейсүүд юу байна? Тэрэн дээр бид нар ямар сургамж авсан, та бүхэн яаж ажиллахыг гэдгийг талаар зааж сургая гэж бодож байгаа. Тэрийг одоо манайх програмаа бэлтгээ явж байгаа. Зөв. За харин тийм би бас та хэдийнхаа одоо буянтай гэхэд одоо хитрхи буянтай үйл ажиллагаа байгаад байдаг. Тэгээ энийг бас бусад нөгөө IT-ийн компаниудаа уриалж ер нь бол IT-ийн компаниуд маань ч гэсэн ер нь 113 цэг дээр өөрсдийнхөө API-г байна уу тодорхой хэмжээнд мэдээллүүдийг бүртгээд явах бол боломжтой шүү дээ. Тийм боломжтой. Бүгдэд нээлттэй гэсэн. За би Нуанаас бас нэг асуулт асууя. Чи түрүүн яриандаа нэг дурдсан зүйл бол одоо тодорхой хэмжээнд өөрсдөн дээрээ сервертэй байгууллагууд байна те том жижиг. Ер нь бол бас зарим талаараа байгууллагууд маань бол одоо юу гэдэг клауд үйлчилгээ ашиглах гэхээс илүүтэйгээр өөрсдөө бас орчин юмаа бэлдээд зөвлөгөө юмаа аваад ер нь бол серверийн дэд бүтцээ хийгээд явж байгаа ийм тохиолдлууд бас байна. Тэгэхээр энэ сервертэй байгууллагууд танахаас ямар одоо програм гэж юу гэв те суулгах хэвээр тийм урьдчилан сэргийлэх юу байна гэд түрүүнийг хэлсэн. Тийм. Энэ дэр нөгөө бот гэж тавиад уурах гэж яриад байгаа шүү дээ. Одоо юу гэдэг нь зүгээр нэг асаалттай үлдээсэн компьютер руу энэ өнөнд ингээл асаач гэд хин чандахгүй шүү дээ. Хэрвээ хандвал эн чинь бидний дунд энэ саяд руу бас нэг тагнуулын хүн байна гэж ойлгох гээд шүү дээ. Яг энэ шиг одоо нөгөө тухайн байгууллага дээр серверийн өрөөнд нэг серверийг эйжент байдлаар асаагаад үлдээ чинь тэр нь лөө одоо вебсайт вебийн хандлт хийх юм уу эсвэл мэйлийн эсвэл хадлан шинж чанартай үйлдэлүүд хийх юм бол бидний тэр одоо нөгөө илгээж байгаа компьютерийн халдлага гэж үзээд байгаа байхгүй. Энэ дээр болохоор нэлээ энэ бол байгууллагын дотоод зүйлийг илрүүлж болж байна энэ байдлаар. Мөн улсын хэмжээнд явж байгаа одоо юу гэдэг халдлага манай Монгол улс руу гадны ямар хаягууд халдлага хийгээд байгаа юм те. Энэ систем маань бот гарч ирэхээс өмнө бас нэг анзаарагддаг гэсэн зүйл юу юм гэхээр одоо нөгөө монголчууд маань инженерүүд маань хаягийг нэгтгэж гадагшаа репортлдгүй энэ хаягийн юм халдлага хийдэг хаяг шүү ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар репорт ерөөсө гадагшаа өгдөг дандаа тухайн байгууллага дээр хаалтаа хийгээл
одоо нөгөөднөөс хамгаалаад яваад идэв байсан. Тэнгүүл одоо энэ ботгоорч ирснээр бид нар болохоор 20-30 мянган аягийг бол өдөр болгон одоо олон улсад ирэх болтолж байна гэсэн үг. Гадны аягуудыг. Монголын улс саяны ярьдаг шиг нөгөө эзэн холбогдогч нь болох гэдэг юм уу, эзэмшигч нь болох гэдэг ингэ явж байгаа. Тэгэхээр энэ бот буюу сенсор тавих ажилд минь бас одоо IT-ийн байгууллагууд минь хамтарч ажилласаа гэдэг хүсэлтэй байна. Ингэх юм бол тухайн байгууллагаас өөрсдийн тайлангаа авах боломжтой. Одоо тэр дээр дотоод хаягнаас нь хандлтыг хүсэлт ирэх юм бол бид нэр шууд за энэ дээр асуудал үүссэн байна гэдэг. Одоо нөгөө ботоо бол хаан тавьснаа мэдж байгаа болохоор яралтай шууд олбогдоод явчих юм боломж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ бол бас нэг юм шийдлийг гаргаж чад байгаа. Нөгөө талаасаа бас програм хөгжүүлэгч нараас гуйх зүйл дээр 113 дээр бүртгүүлээд өгөөч. Бас нэг талаас одоо нөгөө хамтрагч байгууллагууд нь алдлах төртөнгүүдээ яг үннийг хэлэхэд манайхлаа биш. Нөгөө програм хөгжүүлсэн газар руугаа холбогдож байгаа юм. Тэгэнгүүт нөгөө хоёр хоорондоо ярьж байгаа нуучи гэдэг шийдэл рүү явах гэдэг. Энэ нь буцаад нөгөө хэрвээ одоо юу гэх олон нийт мэдээд эхлэх юм бол эднийх мдэггүйсэн гэд бүр нөгөө байгууллага нь буруу тийш яваад өгч байгаа юм мэдэмэ. Одоо эдний халдлагад өртснөөч мдэггүйсэн фейсерс пост тавигдаад мэддэг боллоо. Мэдлээ гэдэг зүйлээ өгдөг. Тэгэхээр аль болох эрт анхааруулаас байгаа бол тэрийг хэрэглэгч нөрлөгөө мэдээлээд мөн манайхлаа одоо яралтай холбогдох юм бол бид нар заавал очиж ажиллахаас гадна нөгөө IPA-ийг нь олон улсад ямар бүртгэлтэй яваад байгаа юм. Яг халдагч этгээдийн бүлэгм нь ямар бүлэгм байгаа юм. Өмнө энэ төрлийн халдлагууд дээр ямар кейс стади яваад юу суралцаад яавал үр дүнтэй байсан гэдэг дээр илүү үр дүнтэй ажиллах боломжтой байгаа гэсэн. Тийм байна. Тэгэхээр нэг ёсондоо одоо тодорхой хэмжээнд бизнесийн байгууллагууд бол өөрсдөн дээрээ серверийн дэд бүтц үүсгэж байгаа одоо ихэнх шалтгаан бол ер нь бол зардал тий хурдтай ажиллагаа датагаа хамгаална гэдэг зорилгоор ихэвчлэн өөр дээрээ дэд бүтц одоо зөвлөх компаниар эсвэл одоо өөрсдийн систем админаар ингээ үүсгдэг. Тэгэхээр эдгээр байгууллагын нэгдүгürt бол удирдлагууд ч гэсэн яг ойлгоод за та хэдийнхаа нэгсэн та хэдтэйгээ холбоо бариад ботоо суулгая. Бид нар өөрсдийнхөө бас дэд бүтцийг одоо юу болоод байгааг нь бас та хэдийн хяналтанд байлгая гэдэг зорилгоор холбогдож зөвлөх компанида ч гэсэн ер нь бол шаардлага тавьж хийх ёстой гэсэн үг ба шүү дээ тий. Хоёрдугаарт бас яг зөвлөх компаниуд буюу ер нь мэдээлэл технологийн софтвер үйлдвэрлэгч эсвэл одоо юу гэдгийг яг энэ дэд бүтцтэй холбоотой зөвлөх үйлчилгээ явуулж байгаа байгууллагууд маань ч гэсэн та хэдтэй холбоо барьж за бид нар энэ харилцагч дээр ийм дэд бүтц хийсэн байгаа та хэдийнхаа одоо ботыг байршуулъя гэдэг ийм одоо яриа хэлцлүүд бол болдог гэсэн үг байна тий. Тэгэхээр энэ одоо за яригдж байгаа бот гэдэг маань өөрөө юу гэдгийг одоо асуухад бол эргээд суулгах процесс гэдэг юм уу эсвэл одоо авж ашиглах тэр ер нь процесс нь төвгүй юу те энэ дээр манайхаас бас нэг гаргацсан заавар бас байгаа. Ер нь гэд бол эхний ээлжинд холбогдох ялцгүй заавал шууд зүгээр одоо юу гэдэг гихт дээрс ч гэдэг юм кодыг аваа хэрэгжүүлэх бол боломж бас жоохон хэцүү байна л та. Яагаад гэхээр манайх ботоо бас нууж явах хэрэгтэй. Энэ бот нь ийгээд олон хэдэд зарлаад хаяг нь энэ ботоо хийгээд байвал тийшээ чи нөгөө бас нөгөө буруу гартай хүн буруу санаатай хүн мэдчихвэл энэ чи өөр зүйл болох гэдэг шүү дээ. Тийм болохоор эхний ээлжинд бол заавал холбогдчихж энэ мэдээллийг бид нэр тохируулах юм хийн. Нөгөө талаас юу юм гэхээр өөрөөсөө бие дагаа тохируулаа явсан ч болно. Эсвэл бол манай зөвхөн одоо виртуал серверээр үүсгэж өгөөд эрхээ өгчих юм бол бид нэр өөрөөсөө технологи хийгээд явчих боломжтой байгаа. Энэ дэр нэг тэгж бас асар удаад байдаг гэх юм уу тийм зүйл бол гайгүй. Ягаад тэгэхээр энэ ерөнхийдөө нэг эйжент сенсор байдлаар тавьчихж байгаа гэсэн. Ерөнхий юм манай дээр байж байдаг болохоор тийм тохируулах бол амархан байгаа. Тэгэхээр нуана энэ ингээд зөвхөн яг өөрсдөө ингээд нөгөө дид бүтцээ хийцэн компанид хамааралтай юу эсвэл одоо клауд орчинд ч гэсэн одоо юу гэдэг Google дээр, Amazon дээр өөрсдийн дид бүтцээ одоо байрлуулсан энэ компаниудад ч гэсэн хамаатай юу? Ер нь бол хойлонд нь боломжтой гэсэн. Хойлонд нь боломжтой. Аа. За тэгвэл одоо IT-ийн ер нь бол яг нуаны манд гол хэлэх гээд байгаа санаа бол ер нь урьдчилан сэргийлээч ээ. Мэдлэг мэдээлэлтэй байгаач ээ. Одоо аюулыг
өнгөрцнийхэн дараа гэхээс биш цаг хугацаа дарга түрүүн хэлсэн тий цаг хугацаа хөрөнгө мөнгө төсөв суулгаад анхаарал хандуулаад ер нь бол энэ серверээ дата мэдээлэл хадгалж байгаа энэ объектыг бол урьдчилан мэдээчээл гэж хэлж гин гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр энэ сенсор маань тэгэхээр одоо ямар нэгэн халдлага тухайн байгууллага мэдсэн мэдээгүй өртөөд эхлэхэд таад маань маш яралтайгаар мэдээд тухайн байгууллагатай хурдан холбоо барьж дараагийн арга хэмжээг авах зөвлөхөд ер нь бол туйлын ач холбогдолтой цаг алдахгүй байх боломжийг бүрдүүлнэ гэсэн үг зөв. Цаг одоо жишээ нь бид нэр ийм зүйл байгаа байхгүй. Бидний гадаад хаягнаас халдлага яваад байна гэдэг ингүүт очичоод яг нөгөө дотоод одоо аль компьютерний гэдгийг эсвэл аль серверний гэдгийг олох гэж бас дахиад цаг хүрдэг. Тэгэхээр энэ нөгөө аль үжи эдгээр нөгөө бүртгэл лог гэж юм байж байвал дотоод хаяг нь хүртэл энэ юм шүү гэдгийг бол мэдцэн очно гэсэн үг байхгүй. Тэгтээ очихоос ч өмнөлчих болно л та. Тийм байна. Зөв. За Гантуя дараагаас бас нэг асууя. Одоо ер нь ямар салбар хамгийн их өртөмтгий байгаа вэ? За дэлхийн нийтэд бол хамгийн их өртдөг салбаруудыг бол мэдээж нугас боловсрол, санхүү, эрүүл мэнд тэгээд ерөнхийдөө нэг онц чухал мэдээллийн дэд бүтцтэй салбарууд гэж байдаг байхгүй. Монгол улсад энэ нь болохоор 17 салбар байдгийн. Энийг кибер аюулгүй байдлын тухай хуулийн 19-ийн 1 дээр бол ийм салбарын байгууллагуудыг онц чухал мэдээллийн дэд бүтцтэй байгууллагууд гинэгээд бүгдийг заагаад өгсөн. Мөн кибер аюулгүй байдлын хуулийг ингээд дагалдаад журмууд гаргахад онц чухал мэдээллийн дэд бүтцтэй байгууллагын жигсаалт гэдэг мөн бас яг байгууллагынхаа нэрээр мөн бас жигсаалт гарч ирсэн. Тийм энэ дээр бол ерөнхийдөө за банк, арилжааны банкуд байна. Эрүүл мэндийн 2-3 дугаар шатлалын эмнэлгүүд гэж байдаг. Үр операторууд маань байна. Тэгээд ер нь онц чухал мэдээллийн дэд бүтцтэй байгууллага, онц чухал мэдээллийн дэд бүтц гэж яагаад нөгөө олон улсад энэ CIA гэдэг тэмдэглэл явьчтэй гэдэг вэ гэхээр эдгээр салбарын буюу байгууллагын үйл ажиллагаанд кибер халдлагаас болоод доголдсон одоо унсан тохиолдолд үндэсний аюулгүй байдалд ингээд аюул занал учруулж болох нөлөөлөх үе хэмжээний тийм байгууллагуудыг л гээд ойлгочиход болно. Ерөнхийдөө бид нар ямар ч тээвэргүй болчвол юу болох вэ? Шуурхай удирдлагын төвүүд байна. Тэгээд банкуд төлбөр тооцоо зогсно гэсэн үг. Өөр операторууд маань байхгүй болчих юм бол утас, интернет эдэргээд тиймэрхүү байгууллагуудыг бол ер нь яг зорилтод хакерууд бол илүү онилдог гэсэн үг. Нэг талаас нөгөө талаас гэх юм бол яг нөгөө хакерууд чинь бас нөгөө мөнгө олох зорилготой байгаа шүү дээ. Мөнгө олох тэрэн дээр нэг юм судалгаа хийдэг. Америкт ингээд social security number ч юм уу нэг тиймэрхүү мэдээлэл зарахад хэдэн доллар эдэргээл банкны картын мэдээлэл зөнийг $25 ч юм уу тэрэн дээр бол хамгийн үнэтэй нь буюу одоо хүний эрүүл мэндийн дата шинжилгээний хариуч үү юм уу өвчний түүх зарах нь бол хамгийн үнэтэй байсан. Нэг хүний бараг $100 $200 ч илүү болж исэн. Тэгэхээр бол яг мөнгөний зорилгоор мэдээлэл зарах гэх юм бол эрүүл мэндийн салбар бас хамгийн эмзэг мэдээлэлтэй гэдэг утгаараа байж болно. Тэгээд Монголд бол нөгөө яг бид нар одоо дөнгөж дата цуглуулж байна. Яг энэ төр салбар гэх юу бол бас яг хэлэх тодорхой статистик аль биесний судалгаа бол бас байхгүй байна. За би одоо хин амраа дараагаас ер нь ингэж асуумаар санагдаж байна. Ер нь бол одоо энэ кибер аюулгүй байдлыг чухал гэдгийг бол одоо бүгд мэдж байна. Мэдээж байгууллагууд бол одоо яг үүндээ ингээд сүүлийн жилүүдэд бол кибер аюулгүй байдал маань нэг бол ихсээд байна уу? Эсвэл одоо яг болоод байгаа процесс нь ил болоод байна уу те?
тэрийг бол би яг сайн мэдэхгүй байна. Гэхдээ та бүгдийн ингээд үйл ажиллагаа маш чухал байгаад байдаг. Гэтэл ер нь яг яагаад мэдээлэл ч юм уу одоо яг ер нь хүмүүс энэ төрлийн мэдлэг ур чадвараа сайжруулах, анхаарах, цаг хугацаагаа гаргах, хөрөнгө оруулалт хийх, төсөвтөө суулгах, хүнээ сургах гэдэг юм уу те. Энэ зүйл дээр ингээд яагаад хойш суугаад, яагаад ингээд одоо нэг юм сорилт төвхтэй зүйл нь яг та хэдийн үйл ажиллагааг таниулах, мэдүүлэхэд учирч байгаа төв нь юу вэ? За яг зөв. Тэдий очиж ажиллаж исэн одоо та асууж байна уу? Монголд өмнө ийм байсан уу гэдэг. Ер нь бол дэлхийн нийтээр өсөж явж байгаа. Кибер алдлага зөрчил маань. Одоо уламжлалт гэмт хэргийн одоо ашгийг бүр даваа явцсан. Кибер алдлага зөрчил одоо гэмт хэрэг маань. Тэгээ тэр жишиг бол Монголыг тойрохгүй. Цахим зайлшгүй маш их байна. Байгууллагууд маань яагаад анхаарахгүй нэхэр энэ дээр төсөв тавьж өгөхгүй байна л да. Энэ одоо яг хэрэгтэй ч юм уу, гүү ч юм уу гэдэг яг тэгээд халдлага болчингууд энэ үнэхээр чухал байсан юм байна гэдгийг ойлгож эхэлж байгаа. Тэгэхээр мэргэжлийн байгууллагуудаа өгж байгаа зөвлөгөөг хүлээж аваач. Заавал нэргсэн хойно хашгирах биш, өмнө хамгаалаад яваач л гэж. За тэгэхээр яг зөв нэг ёсондоо байгууллагын удирдлагууд маань яг энэ төрлийн мэдлэг, мэдээлэл сул байна л гэсэн үг шүү дээ. Тийм болохоор төсөв тавьж өгөхгүй байна л гэсэн үг. Зөв. Гэхдээ та төсөв гэдгийг жоохон тодруулъя да. Ер нь одоо магадгүй инженеэр ярих юм бол за нэг 50 хүнтэй байгууллага бол ийм хэмжээний төсөв гэдэг ч юм уу эсвэл тиймэрхүү одоо тоо бол хэцүү бах л та. Гэхдээ ер нь төсөв гэдгийг та илүү жоохон тодруулж өгөөч. За төсөв гэдэг нь би яг мөнгөөр ярихгүй зүгээр юугаар ярьчих. Төсөв гэдэг нь тухайн байгууллагад мэдээж нэг фаер болох хэрэгтэй тий. Зарим газрууд бол огт фаер болгох газар байна. Мэдээллийн аюулгүй байдлын ажилтнтай байх хэрэгтэй. Тэр хүний цалин мөнгийг шийдэж явах хэрэгтэй. Эсвэл за ажилтаа авах боломжгүй бол аутсорсингоор шийдэх бас нэг бодолцоо байна. Тэгэхээр тэр брифкүүн дээр одоо төсөв тухайн байгууллагуудад тохиролцоод иймэрхүү маягаар ИА гэдэг тохиролцоод явбал тэр төсвөө гаргаад ирч болно л доо. Тэгэхээр тим юмнууд дээр эдгээр зайлшгүй хэрэгтэй юмаа гэдгийг ойлгож байгаа хэрэгтэй. Дээрээс нь би нөгөө яриад байгаа ажилтаа албаа агчдыг сургах, тийм фишинг алдаыг таниулах. Олон улсын санчгууд байна л да. Одоо ингээд суулгаж хагаад энэ фишинг алдлага мөн үү бүү юу гэдэг ингээд одоо туг өргүүлээд ч юм уу нөгөө яадаг. Эсвэл симуляц явуулаад тухайн ажил дээр бүдэрх юм одоо нэг симуляцд бүдэрчих юм бол дахин сургалтанд амруулдаг. Гэх мэт тэр тиймэрхүү санчгууд байна. Тэрийг хэрэгжүүлээ явах хэрэгтэй. Тэрэн дээр мэдээж бас төсөв мөнгө хэрэг болно. Одоо ер нь энэ Монголын кибер орчинд хамгийн ер нь том сорилт юу вэ? Хамгийн том сорилт. Манайд очироод байгаа сорилт бол би түрүүнээс хэлээд нөгөө IP аяг л болох нэг хамгийн том толгойн өвчин болж байна. Тэр үнэндээ толгойн өвчин болж байна. Тэгэхээр бид нар өөрсдөө очиж ажиллая гэж байна. Төрийн түвшинд бол одоо EPT бүлгэлгүүдийн халдлага байна. Монгол тайлт руу асуужсэн Монгол тохиолдож байгаа хамгийн их юу вэ гэдэг EPT бүлгэлийн халдлагууд байдаг. Энэ нь бол мэдээлэл авах зорилготой. Гэхдээ манай үндэсний төвийн бол сайн хамгаалж байгаа. Та нөгөө EPT төвийн гэдэг нь тэр EPT бүлэглэл тийм. Тэр нь болохоор state sponsor буюу нөгөө төрийн цаанаасаа санхүүжилттэй ямар нэгэн зорилготой гэсэн үг. Нөгөө сонирхолтой байгаа улсынхаа мэдээллийг авах зорилготой. Тийм халдлага бүлэглэл байдаг. Улс орнууд тэгэхээр хүртэл одоо нэгсэндээ бага зорилттойгоор бэлдэж мэдээллүүдийг бол авч ийн гэсэн үг. Энэ чинь бол одоо сүүлдээ бүр зэвсэг болсон шүү дээ тий. Одоо кибердээ уламжлалтай эхлэхээс өмнө кибердээ явж байна. Одоо хоёр бидний сайн мэдж байгаа жишээн дээр эхэлж кибердээ явсан. Нэгнийхээ онд чухал мэдээллийн дэд үстэй байгууллагыг унгааж байна тий. Эрчим хүчний салбарыг унгааж байна. Тэр чинь цаашаага нөлөөлөх чинь нь бол иргэдийн сэтгэл зүйд нөлөөлөх асуудал шүү дээ. Төрдөө итгэл тэрийг бууруулж ийн гэсэн үг тийм. Итгэл. За. Нэмээд ярьж болох уу?
Монгол улсынхаа яг Монгол улсын хэмжээнд кибер аюулгүй индексийнхаа сорилтыг ярьж байгаа. Тийм. Дэлхийн нөгөө нэг ITU гэдэг байгууллага гэдэг чинь олон улсын цахилгаан холбооны байгууллага, нэгдсэн үндэсний байгууллагын тэднийхээс бол яг энэ cyber security index буюу кибер аюулгүй индекс гэж одоо гаргадаг байхгүй. Энэ нь ер нь 2-3 жил тутам давтамжтай нүүбийн гишүүн орон болгоны одоо кибер аюулгүй үзүүлэлт одоо үндэсний сүрэн төсвөрлөх чадвар ямар байна гэдгийг хэмжээд гаргадаг. Энэ дээр бол 20 онд Монгол улс нүүбийн 194 улсаас бол 102 дугаар байранд нь одоо жагсаж исэн 2020 онд. Энэ одоо 3 жилийн дараа тий 2023 онд 17 байраар урагшлаа 103 дугаар байранд орсон. Тэгээд энэ кибер аюулгүй сүрэн төсвөрлөх чадварыг ямар нөгөө 5 үзүүлэлтээр хэмждэг байхгүй. Хууль эрх зүйн ямар байна тий. Тэгээ зохион байгуулалт буюу тий энэ кибер аюулгүй байдлыг хангадаг энэ одоо байгууллага суурьтууд тэдгээрийн зохион байгуулалт мөн олон улсын болон дотоод хамтын ажиллагаа тэгээд нөгөө цахим урч кибер аюулгүй чадах байна. Тэгээд техник технологи нь ямар байгаа ингээ техникийн чадамж гэх эдгээр 5 үзүүлэлтээр хэмждэг. Тэг яг ингээ Монгол улсын хэмжээнд эдгээр оноонуудаа ингээ харахаар Монгол улс одоо хууль эрх зүйн орчин маш сайн буюу 2020 оноо өгөөд нийтдээ 100 оноогоор ингээ нэг улсыг жишээ нь хэмждэг гэсэн оноо өгдөг гэсэн. Тэгэхээр хууль эрх зүйдээр бид нар хамгийн дээд нь 20 оноо авна гэдэг чинь 1918 жилүүд миний санаж байгаагаар маш өндөр оноо авсан. Тэгэхээр бид нар хууль эрх зүйн хувьд кибер аюулгүй байдлыг хамгаалах энэ тогтолцоо нь бол ерөнхийдөө бүрдчихжээ. Бид нарт байх ёстой бүх хууль буюу кибер аюулгүй байдлын үндэсний стратеги нь байна. Үндэсний хэмжээнд хариу үзүүлэх төлөвлөгөө байна. Кибер аюулгүй байдлын хууль байна. Тэгээ захим гэмт хэрэгтэй тэмцэх ч юм уу те эдгээр бүх хууль эрх зүйн орчинд байна гэж байгаа. Одоо бид нарт юу дутуу байна, юу сорилт болж байна буюу одоо хамгийн сул байгаа хоёр үзүүлэлт нь техникийн чадвар буюу энэ ч яг хөрөнгө оруулалт, техник, технологи, лиценз хэрэг чинь маш үнэтэй ер нь тусч байгаа улсын хувьд бол тий техникийн чадамж нөгөөх нь бол энэ олон улсын харилцаа гэдэг одоо индекс бол маш муу байсан. Тэгээ эдгээр онд сорилтууд байсан. Гэхдээ яг энэ салбарт ажиллаад явж байгаа хүний хувьд бол олон улсын харилцаа бол дараагийн энэ индекс одоо хэдэн онд гарах вэ? Энэ 2026 юм уу 2027 онд гарах бах. Энэ дээр бол нэлээд дээшилж гарах бах гэсэн бас хүлээлттэй байгаа. Манай нийтийн төвийн хувьд бол олон улсын харилцаа бол гол маш сайн авч явдаг гэж бодож байна. Бид нар ч нөө дэлхийн кибер халдлагад хариу үзүүлэх төвүүдийн форум буюу те first-д одоо гишүүнээр илсэн мөн одоо Аз намхан далайн кибер халдлагад хариу үзүүлэх төвүүдийн форум буюу AppSearch гэдэг юм бас аль басны гишүүнчлэл одоо operational member болсон. Тэгээд бид нар өөрсдөө чадварчхийн тулд одоо энэ AppSearch-ийнхоо 7 одоо ажлын хэсэг гэдэг баггүй working group тэдгээрт орж ажиллая. Тэгээд манахаас ч репорт явуулъя те халдлага бид нар яаж говь нэмрээ энэ одоо бүсийн кибер аюулгүй байдал оруулж чадхаар байна гэдэг дээр нийлээд ажиллах бас төлөвлөгөөтэй стратегтэй байгаа ер нь ажиллаад эхэлсэн явж байгаа. Тэгэхээр олон улсын болон одоо дотоод хамтын ажиллагаа бол гайгүй болох ба харин техник дээр бол одоо яг л төсөвтэй бас шууд хамааралтай асуудал байдаг. Тэгээ энэ л хоёр сорилттой гэж нэмж хэлэхээр хэлбэдтэй. За нуанаас би бас нэг зүйлийг илүү гүн тодруулъя гэж бодлоо. Түрүү нөгөө химэл оюун ухаантай холбоотой сайн эерэг зүйлүүд ч байна, сөрөг зүйлүүд ч байна гэд ярьсан. Тэгэхээр ер нь яг энэ химэл оюун ухаанд суурилсан халдлага Монголд ер нь орж ирсэн тохиолдлууд ер нь байна уу? Ер нь энэ юм хөгжихийн хэрээр бас муу зүйлүүд ч гэсэн ингээд биднээс илүү бараг хурдтай хөгжөд байгаа юм шиг харагддаг. Тэгэхээр энэ төрлийн одоо тохиолдлууд илэрч эхэлж гин үү? Ер нь энэ ямар ирээдүйд ер нь илэрх нь бол бас батны л бах тий. Тэгэхээр энэ талаар мэдээлэл жоохон нэмж өгөөч. За одоо тэгээ нөө
саяны л яриад байгаа фишинг гейт зүйлийг ярих гэдэг нь тий. Залхингийн шинжтэй үйлдэлүүд энэ дээр өмнө нь болохоор нөгөө ирж байгаа текстийг машин language байна уу одоо нөгөө хүн бичсэн байна уу машин бичсэн байна уу гэж сайн уншиж ухаж тэрийг ойлгоо гэж заадаг байсан бол одоо буцаад энэ нөгөө AI-ийн тусламжтайгаар илүү нөгөө төрлөх хэлээр бичиж байгаа юм шиг бичиж орж ирээд байна л да тий алтлууд маань. Одоо тэр Монгол шуудын ингэж яриад байгаа тэр бол яг л Монгол хүнлэгчсэн юм шиг текстүүд яваад идэг. Энэ өөрөө бас AI-бээс ашигласан л болчиход байна. Тэгэхээр ер нь бас ийм зүйлүүд байна. За мөн цаашлаа ярил нөгөө DPS гэдэг хүний нүрийг бичлэгийг дуурайх ч гэдэг юм уу ийм хэмжээнд одоо хоолойг нь хүртэл дуурайгаад зэлэнгийн шин чанартай үйлдэл хийх бол боломжтой болоод байна тий. Тэгэхээр энэ болгон дээр бид нэр хариу одоо бас бэлдэж л явах хэрэгтэй болоод байна л да. Уцаар танилцуулаад дарагчин залгаа ярьсан ч гэсэн найз чинь залгаа ярьсан ч гэсэн нууц асуултыг асуу гэдэг шүү дээ. Дээр хоёлаа юу яасан штэ санаж гинөө гэдэг. Тэгэнгүүт энэ өөрөө яг нөхрөө өөрөө ярьж гинөө үгүй юу гэдгийг тодорхойлох гэдэг шүү дээ. Иймэрхүү байдлууд байна. За мөн одоо нөгөө технологийн эмзэг байдлыг олох гэдэг дээр AI маань хурдтай ажиллаж байна тий бас асар хурдтай байна. Энэ нь өөрөө хоёр талд бас аль тал нь л ашиглаад байна л да. Энийг халдагч нь ч ашиглаж байгаа, хамгаалж байгаа нь ч ашиглаж байгаа ийм кейсүүд байна. За би одоо нэвтрүүлгийн цаг төгсөж байгаа болохоор гол асуултуудаа асуугаад явъя гэж бодож байна. Одоо яг өнөөдөр ингээд Гардан байлдаанд та хэд маань ороод явж байна. Тэгэхээр яг ингээд танай баг өнөөдөр Монголын бүх бизнес эрхлэгчдэд яг нэг зөвлөгөө өгөх боломжтой бол тэр нь юу байх вэ? За бизнес эрхлэгчтэй хувьд бол одоо нөгөө миний хоёр зүйл байна. Нэг нь болохоор одоо бид нар backup гэж олон жил яриад ингээд бас тодорхой хэмжээнд хэрэгжүүлээд байна тий. Тэгэнгүүт энийг яг тухайн системээс өөр систем гаргаж жагаад бүтэн сэргэж гин үгүй гэдгийг нэг удаа шалгаад үзчихмээр байна. Өнөөдөр бүгд тий. Тэгвэл энэ одоо нэг олон зүйлийн өөрчлөлтөөс апдейтээс болоод backup маань бүрэн сэргэхгүй байх кейсүүд их гараад байна. Дараагийн зүйл нь болохоор лог гэдэг олон зүйл ярьлаа. Нэг логийн нэгдсэн байдлаар одоо яг ажиллаж байгаа production орчинд ажиллаж байгаа серверээс гадна хоёр дахь сервер дээр лого авах хэрэгтэй байна. Хэрэг зүй авдаг бол дахиад нэг лого ревiew хийгээд манай дээр юу болоод байна? Ямар алдаанууд энэ дээр бүртгэгдсэн байна? Ямар үйлдэлүүд бүртгэгдсэн байна гэдгийг нэг дүн шинжилгээ хийгээд үзвэл бас өөрчлөх ёстой байгаа анхаарах ёстой зүйлүүд нэлээд ил болох байхаа гэж бодож байна. Иргэддээ бол өнөөдөр нэг нууц үгээс хэлчихв. За би яг Ганцягаас дараагийн асуултаа асуух гэсэн барыг нэг нь хэлчих шиг боллоо. Яг хувь хүн бүр өдөр тутамдаа хэрэгжүүлж болох хамгийн энгийн 3 дадлыг та зөвлөж хэлээч. За байгууллага дээр нөгөө манай бас нэг чиг үүргээд бах байгууллага дээр нэмээд 2 юм илчихв. Бид нар чинь нөгөө нэг мэдээллийн аюулгүй байдлын аудит болон кибер аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээг хийлгэх үүрэгтэй байгууллагууд гэж байдгийг. Ямар байгууллагууд ийм одоо давтамж нь заяан зүр заанц чухал мэдээллийн дэд бүтцтэй байгууллага байлаа гэхэд чинь жил болгон мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх ч юм уу 2 жил нэг удаа эрсдлийн үнэлгээ хийлгэх гэх жишээний мөн IT-ийн байгууллагууд гэдэг төр өөрөө ярьжсэн тий. Тэгэхээр бүгдээрээ биш л дээ ер нь ингээд дундын мэдээллийн системээр дамжуулаад мэдээл боловсруулдаг хадгалдаг гэдэргээ тийм мэдээллийн технологийн үйлчлэгээ үзүүлэгч гээд тодорхойлолт нь кибер аюулгүй байдлын тухай хуулийн 17-гийн 1 гэдэг зүйл дээр байгаа. Хэрвээ танай одоо мэдээллийн технологийн байгууллага үнийг үзчихвэл тэр тодорхойлтыг уншаад тэр тодорхойлолт одоо таарах байгууллага мөн байх юм бол мөн танай салбар чинь тэр онц чухал мэдээллийн дэд бүтцтэй байгууллагад орж байгаа бол мөн төрийн өмчит байгууллага бол гэдэг одоо хэд хэдэн бизнесүүдэд энэ үүрэг байдаг. Тэгээд үүнийгээ бас хийлгээрээ тэгээд кибер аюулгүй байдлын тухай хуулийг уншаад ямар давтамжтай хийлгэх вэ? Ямар үүрэгтэйгээ бас олж мэдээрэй гэж бас уриалмаар байна. Тэгээд хүмүүсийн хүний хувьд бол дадал гэхээр програм хэрэгжилж байгаа
програм app идрүүдээ апдейт хийж байгаараа шинэ нөгөө нэг апдейт нь гарахаар мөн нууц үгээ одоо тогтмол сольж хөвшээ. Тэгээ гуравт нь нөгөө бид нар юу ингэдэг юм байна гэж бодсон. Бүх юун дээр нэг санаж байгаагаараа айгүй олон нэг нууц үгээ олон юмн дээр ашиглаждаг. Гэх юм уу олон аппууд маань ганцхан л нууц үгтэй байдаг. Тэгэхээр тэр нууц үг нь ингээд задарлаа гэхэд бүхэл юм алдах боломжтой болчихж байгаа юм л да. Тэгээ банкны кейс дээр би нэрээ ингэж бодсон. Нөгөө гүйлгээ гарах юм бол нөгөө мессеж авдаг үйлчилгээ шүү дээ тий. Танаас тэдэн төгрөг гарлаа гэд тэр аягүй бас хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэгээ нөгөө банкныхаа аппийн аксессыг алдаад мөнгө алдаад яваад байгаагаа тийм мессежг бол мэдэхгүй мессежээр мэдлээ гэсэн тохиолдол бас байдаг байсан болохоор маш тийм байна гэж бодсон. Энгийн мөртлөө маш чухал бүх нотификейшнуудаа маш сайн нээх хэрэгтэй юм байна. За тэгэхээр одоо миний зүгээс бол Амрадаргаас асуухад ер нь одоо Монголын байгууллагууд өнөөдрөөс эхлээд яг кибер хамгаалалтаа сайжруулахын тулд ер нь яг ямар зүйлийг та хатуу хэлмээр байна, захиж хэлмээр байна. За яг нунаг хэлсэнтэй бидэд бас нэлийн хэдэн кейс дээр очиж ажиллаж байсан. Тэгэхэд бол лог бүртгэл гэж байхгүйсэн. Энэ бол зарим газрууд нь байхгүй, зарим нь алдаг оног. Бүртгэл байгаа газар нь тэрийг шалгахгүй байна. Энийг маш сайн шалгаж ийж тухайн одоо дотор явагдаж байгаа юм удаа бүрэн зураглалаар нь харъя шүү гэж хэлмээр байна. Хоёрдугаарт бол одоо манай ганцхан хэлжлээ. Аудит эрсдийн үнэлгээгээ заавал хийлгэж байгаарай. Энэ бол зайлшгүй шүү. Зарим газрууд болохоор бас нэг ийм тохиолдол байгаа юм. Торгуулцсан хямдах юм биш. Тэгээд уул нь бол торгуулаад та нар нэг удаа өнгөрчүүлэн тэгтээ хакер бол тэрийг хакертгаараа л хактд шүү. Тэгэхээр тэрнээс илүү хохирол учир шүү. Бити тэгж багаар хараарай гэж хэлмээр байна. Би аль руу нөгөө мэдээ зэгшлээ. Юус манай байгууллага дээр ирээд таныг ирээд одоо бидэрт баярлсан талархснаар илэрхийлсэн манай залуучуудад бол маш сайхан сэтгэлийн дэмжлэг одоо бид нар ажлаа цаашаа урамт зоригтой хийх дэмжлэг болж өгсөн шүү. Энэ байгууллага төрийн байгууллага ч гэсэн бид нар бас нэг юм хийх гээд бүтээгээ зорих гээд яваад байгаа хүмүүс шүү. Маш их баярлсан шүү тэр. Харин тийм яг уу үнэхээр яг энэ өнөөдөр ингээд үйлдвэрлэл одоо юу гэдэг нь програм хангамжийн үйлдвэрлэл эрхэлж байгаа байгууллагуудыгаа ч гэсэн бас яг хандаад хэлэхэд та бүгд дээр бас цаг аваад очоод уулзаад яг ямар боломжууд байна, ер нь ямар асуудлууд байна гэдгээ ер нь нээлттэй ярилцаад яаж хамтарч болох уу гэдгээ бас маш их одоо нээлттэй ярилцах хэрэгтэй юм байна гэдгийг бол би бас яг нөгөө та хэдтэйгээ ч гэсэн уулзаад явсны дараа үгүй ер нь бид нар чинь юу гэлээ яагаад одоо өөрсдөө бас мдээгүй лээ энэ төргээд ер нь айгүй олон нөгөө юм эргцүүлэл маягийн юмнууд орж ирсэн. Тэгэхээр би бас та хэдийнхаа үйл ажиллагааг ер нь энэ бизнес эрхлэгч байна уу, програм үйлдвэрлэгч байна уу, эргээд ард иргэдэд хүргэх тал дээр бол одоо өөрийн зүгээс одоо чамгүй байж болох бүх хэлбэрээрээ ажиллана гэж төлөвлөж байгаа. Тэгэхээр одоо миний зүгээс яг дүгнээд хэлэхэд бол үнэхээр яг хардвер, софтвер, зөвлөх үйлчилгээ, програм үйлдвэрлэж байгаа байгууллагуудтай бол хандаж хэлэхэд одоо үнэхээр харилцагчийнхаа дид бүтэц, тэ софтвер одоо хардвер дид бүтэц дээр одоо ботоо суйрлуулаа гэж уриалмаар байна. За удирдлагуудтай хандаад хэлэхэд бизнес эрхлэгчтэй хандаад хэлэхэд ер нь бол энэ кибер аюулгүй байдал энэ бол одоо нүүрэнд тулаад ирсэн тийм холын зүйл бол биш болсон. Анхаар төсөвтөө суулга, төсөв гэдэг нь одоо эдийн засгийн хувьд төсөв суулга, хүн аав хамт олноо байгаа хүнээ сурга эргээд бас firewall гэдэг таас хэлсэн тий. Ингээд тодорхой хэмжээнд шаардлагатай хардверуудтай ч гэсэн одоо хөрөнгө оруулаа гэж хэлсэн гэж ойлгож байгаа тий. Тэгэхээр энэ одоо төрлийн мэдээллийн бас ингээд олон түмэнд хүргэх болноо. Тэгээд
бас яг нөгөө бизнесээ томруулах community маань яг эргээд илүү ингээд үйл ажиллагаа явуулж байгаа бизнесүүдэд бас зориулагддаг. Тэгэхээр энэ 113 CGM web тэгээ 113 гэдэг одоо тоог хоногшуулах тал дээр бол одоо бизнесээ томруулах community хамтарч ажиллах болно. Тэгээ та бүгдийгээ бас 11 сарын 22-нд болох арга хэмжээнд дээр workshop явуулаад яг кибер аюулгүй байдалтай холбоотой мэдлэг мэдээлэл өгөх сургалт хийх одоо бас урилга өгж байна. За баярлалаа. Урилгыг хүлээн авлаа. Бид өөрсдийн мэддэг чаддаг бүхнийг бусдад харамгүй түгээхэд бэлэн байна. За өнөөдөр бизнесээ томруулах терминал подкастт маань кибер халдлага зөрчилдөд тэмцэх нийтийн төвийн баг хамт олон захирал амар санаа аюулгүй байдлын ахлах шинжээч Нуван Чимэд мөн мэдээлэл дүн шинжилгээний газрын дарга Ган Туянаар оролцлоо. Тэгээд та бүгдэд цаг зав гаргаж ирсэнд маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар дахин уулзтлаа. Баяртай. Баярлалаа. За бидний зочноор өрсөнд мөн талархаж байна. За